Орой минь үзэгчтэй хотел мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгч танд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын олон нийтэд харилцах ажилтан Онон өргөд оролцож байна. Танд орой мэндийг хүргэе. За, танд олон үзэгчдэд энэ орой мэндийг хүргэе. За, баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах сэдв бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний талаар мөн одоо энэ хүү төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ төсөл хөтөлбөр яагаад хэрэгжих болсон бэ гэдэг талаас хоёлаа яриагаа эхлэе. Тэглгүй ахав. За, манайх бол олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага байгаа. Бид ерөнхийдөө яг одоо энэ саяын таны ярьсанчлан шилжилт хөдөлгөөнийг хүмүүнлэг эмх зэгцтэй зохион байгуулах чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бол 51 онд байгуулагдсан 175 гишүүн оронтой ийм байгууллага байгаа. Гэхдээ Монгол улс маань 2008 онд гишүүнээр элсээд одоо 11 оноос хойш өнөөдрийг хүртэл бид яг л одоо энэ хүү шилжилт хөдөлгөөнийг эмх зэгцтэй аюулгүй хүмүүнлэг зохион байгуулах энэ зорилгынхаа дагуу тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ бидний одоо сүүлийн үед бас үйл ажиллагааныхаа чиглэлийг голлон одоо чиглүүлж байгаа. За энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа нэг үндсэн гол сэдэв бол яа харахгүй таны саяны хэлсэнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах байгаа. Тэгэхээр энэ талаар ярихын тулд эхлээд одоо уур амьсгалын өөрчлөлт гэж яг бид нар юу хэлээд байгаа. Яагаад заавал энэ чиглэл рүү бас бид нар төслөө одоо чиглүүлж тийм ээ хэрэгжүүлээд байгаа гэдгийг ярих нь зөв бах гэж бодож байна. Тэгэхээр бид нар одоо мэддэг шүү дээ. Өнөөдөр жишээ нь гадаа нэмэх 10 хэм байгаад маргааш нэмэх 15 хэм болж байгаа бол энэ бол цаг агаарын өөрчлөлт буюу илүү богино хугацаанд гарч байгаа өөрчлөлт. Харин илүү урт хугацаанд одоо 10, 20 жилээр магадгүй 30 жилээр хэмжигдэж за энэхүү цаг агаарын өөрчлөлт маань урт хугацаанд байгааг уур амьсгалын өөрчлөлт гэж нэрлэдэг байгаа юм л да. Одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй маш олон өөрчлөлтүүд дэлхийд дахинаа за Монгол улсад маань ч гэсэн гарч байна. Одоо тухайлбал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд ган гачиг за тэгээд дээрээс нь зудын давтамж нэмэгдэж байна. Хөрсний дороотл, цүлжилт. За тэгээд одоо тийм ээ бороо хур багасах эсвэл нэг орохороо хит их орж үерлэх гэх мэт маань одоо урт хугацаанд уур амьсгалын өөрчлөлт болоод байгаа юм. Тэгэхээр бид нэр уур амьсгалын өөрчлөлт одоо нэгэнт бодит зүйл болчихсон учраас үүнд бид нар ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой, үүнд хэрхэн бэлтгэлтэй байх ёстой гэдэг дээр илүү анхаарлаа хандуулах ийм цаг үеийн ирчээд байна л да. Тэгээд манай улсын хувьд гэх юм бол нийт өрхийн одоо 30 гаруй хувь нь 3/1 нь малч өрх байдаг. Мал аж ахуйг түшиглэж ингэж амьдрал ахуйгаа залгуулдаг учраас за энэ уур амьсгалын өөрчлөлт бол одоо тухайн иргэдэд илүүтэйгээр нөлөөлж байна гэсэн. Одоо бид нар мэдэн шүү дээ 100 ган гачиг болоод за өвлөн ингээд 100 болоод эхлэхээр малчид маань малын зүү бүс хорогдол нэмэгддэг. Малын зүү бүс хорогдол нэмэгдэхээр одоо мал аж ахуйгаа түшиглэж амьдарч байгаа тэдгээр хүмүүсийн амжиргаа тийм ээ дордох. За тэгээ цаашлаад одоо орлого гуудах. За орлого багасаад ирэхээр бусад үйлчлэгийг авах гэх мэтчлэн олон сөрөг нөлөөллүүд байгаад байгаа учраас бид нар одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд тийм ээ манай улсад ямар одоо нөлөөллүүд гараад байгаа. Энэнд бид нар хэрхэн одоо хохирол энийг бид нар хэрхэн зөв мэдлэг мэдээлэлтэйгээр эрсдэл багтаагаар даван туулахын гэдэгт энэ төсөл маань үндсэндээ чиглээд байгаа гэсэн үг. Тэгээ 24-өөс 26 оны хооронд төсөл маань олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөгжлийн сангийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа. Ер нь төсөл маань бас одоо 24 оноос хэрэгжээд эхэлсэн байгаа мэн жил гарны хугацаа өнгөрсөн байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр бас одоо энэ төсөл дээр бас одоо гарсан үр дүн ямар зүйлүүд бас яригдж байна тий. За төсөл хэрэгжээд 1 жил гаруйгийн хугацаа болсон байна. Энэ хугацаанд бас бид нар одоо төлөвлөгөөний дагуу олон үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. За хамгийн нэгдүгээрт гэх юм бол бид нар уур амьсгалын өөрчлөлт ба шилжилт хөдөлгөөн гэсэн юм маш одоо өргөн цар хүрээтэй судалгааг хийсэн байгаа. Тэгээд судалгааныхаа үр дүн бас төрийн байгууллагуудтай хэдийн танилцуулаад одоо үр дүнгээ баталгаажуулчихсан байгаа. За энэхүү судалгаан дээрээ тулгуурлаад бид нэр дараагийнхаа үйл ажиллагаануудыг авсан. За ерөнхийдөө бол төсөл маань бид энэ төслөө онцгой байдлын ерөнхий газар Монголын улаан загалмай нийгэмлэгтэй бас хамтран хэрэгжүүлж байгаа. За одоо төслийн маань нэг одоо үйл ажиллагааны үндсэн гол чиглэл бол одоо жишээ нь Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад за Хөвсгөл, Завхан, Төв, Сүхбаатар аймагуудад
байгаа. За уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээ шилжин суурьсан иргэдэд нийгэм сэтгэл зүйн амжиргааны хөдөлмөр эрхлэлтийн гэх мэт хэрэгцээнд нь тулгуурсан дэмжлэгүүдийг одоо үзүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн түнчлэн онцгой байдлын ерөнхий газартай хамтраад за яг энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа газар дээр нь ажиллаж байгаа тэдгээр мэрэгчлэтнүүдийг чадахжуулах ийм сургалтууд бас одоо дараа 7 хоногоос эхлээд явагдаж эхлэх гэж байна. Бид нэр сургалтынхаа модулуудыг хэдийн нас боловсруулсан байгаа. За мөн түнчлэн одоо төслийн маань бас нэг чухал хэсэг бол яхаарахгүй мэдээллийн аян байсан. Яагаад тэгэхээр саяны одоо миний хэлснээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань яг юу юм? Бид нэр одоо нэгэн тэнтэй нүүр тулсан бол яаж одоо энэнд тийм ээ эрсдэл багтаагаар тасан зохицох юм? Яаж энэ одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд байгаа зүйлсийг даван туулахын гэдэг дээр зөв мэдлэг мэдээллийг хүргэх нь зайлшгүй чухал байгаа. Тийм учраас бид нэр төслийнхөө хүрээнд мэдээллийн аяныг зохион байгуулсан. За энэ хүү мэдээллийн аян маань дасан зохицъя, даван туулын нэртэйгээр өнгөрөгч 3 дугаар сард хэрэгжээд улс орон даяар өрнөсөн байгаа. Тэгээд бид нар өөрийнхөө одоо мэдээллийн хэрэгслүүдээр за тэгээд мөн улс орон даяар телевиз мэдээллийн сувгуудаар бас энэ хүү мэдээллүүдэд цацсан. За тэгээд энэ мэдээллийн аяны маань дараагийн хэсэг эрх намар бас үргэлжлэн явах ийм төлөвлөгөөтэйгээр одоо ажиллаж байна. Тэгэхээр орон нутгаас одоо хот руу явж байгаа эхнүүдэд одоо шилжин суурьшигчдад бас одоо хэрхэн нөлөөлж байгаа юм бол? Ер нь бол нөгөө хүн хаана амьдрахаа өөрөө шийдэх нь тухайн хүний асуудал буюу одоо энэ бол үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар та одоо тийм ээ шилжин суурьших нь зөвөө эсвэл та одоо шилжин суурьшихгүйгээр өөрийнхөө байгаа нутаг орондоо амьдраа гэдэг ийм одоо зүйлийг хизээч тулхах ирэхгүй. За олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бол тухайн одоо жишээ нь Монгол улсынхаа хувьд ярихад тийм ээ орон нутагт амьдарч байгаа малчин иргэдийгээ та бүхэн орон нутагтаа бай эсвэл одоо хот суурин газар руу шилжих нь зөвөө гэж бол хизээч зөвлөдөггүй бас одоо эрс үгүйсгдэггүй аль шийдвэрийг нь бол бид үргэлж дэмжлэг үзүүлж ажилладаг. Шилжин суурьших хөдөлгөөн бол хэдийгээр одоо амьдрал ахуйгаа сайжруулах, амьдран суугаа орчин нөхцлөө дээшлүүлэх, ажиллах боломж илүү одоо сайн боловсрал, нийгэм, эрүүл мэндийн тэр үйлчлэгийг авахын тулд илүү одоо сайн сайхны төлөө хэдийгээр тэмүүлдэг ч гэсэн за шилжин суурьших хөдөлгөөн шийдвэр болгон бас эерэг үр дүнг авчрахгүй байгааг бид нар бүгдээрээ сайн харж байгаа. Тухайлбал одоо орон нутгаас хот руу шилжиж байгаа энэхүү хөдөлгөөн тийм ээ хотод тухайн одоо шилжин суурьшигчид маань зөв мэдлэг мэдээл хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээс болоод энд ирээд за мөн одоо бүртгэл албан ёсны бүртгэл хийлгээгүй улмаас одоо эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байх. За цаашлаад одоо орон байрны асуудал, ажлын байрны асуудал гэдэг ингээ олон одоо сөрөг үр дагавруудтай гэдэг юм олон бас юм хүндрэлүүдтэй ирээд ийм учрах тохиолдол байна. Эннээсээ үүдээд одоо ялангуяа хүүхдүүд маань сургууль завсардах гэдэг юм уу тийм ээ одоо цэцэрлэг сургуулийн хангамжийг бүрэн хүртэхгүй байх гэх мэтчлэн сөрөг дагаврууд байгаа учраас бид нар энэ шилжилт хөдөлгөөнийг аль болохоор шилжин суурьших хэрв тэр шийдвэрийг гаргасан бол энэ хөдөлгөөнийг аль болохоор тухайн иргэнд хүртээмжтэй эрүүл аюулгүй за тэгээд одоо үр ашигтай байхаар шийдвэрлэхэд л гол анхаарлаа хандуулж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол одоо бодит гэдгийг бол одоо бүгд бол мэдэж байгаа тийм. Тэгэхээр үүнийг бид одоо хүндрэл, эрсдэл одоо багтаагаар одоо яаж даван туулах боломжтой юм бол? Ер нь одоо уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол улсад биш. Энэ бол дэлхийн дахины тулгымцсан асуудал болоод байна. Дэлхийд даяараа л гадаргын хэм нэмэгдэх ч юм уу тийм ээ одоо түрүүний бидний хэлсэнчлэн үеэр ус ган гачиг гэдэг ингээд нөгөө байгалийн гамшигт үзэгдэл дэлхийд даяараа нэмэгдээд байна. Тэгэхээр дэлхийн нийтэд үндсэндээ уур амьсгалын өөрчлөлтийг чиглэлд хоёр үндсэн одоо стратеги аргыг баримталж байгаа. За нэг нь илүү саармагжуулах нөгөөх нь одоо дасан зохицох. За саармагжуулах энэ аргыг бол илүүтэй одоо хөгжиж байгаа орнууд, хөгжингүй орнууд илүү баримталж байгаа бол за хөгжиж байгаа манай орн болон одоо хөгжиж байгаа орнууд бол илүү дасан зохицож даван туулах энэхүү стратегийг баримталж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бас үзэгчид маань буруугаар ойлгох үе дасан зохицох гэхээр гангачиг болж л байдгийн гэдэг юм уу тийм ээ гол горих ширэгжил байдгийн гэсэн зүйл бол биш. Энэ нь юу вэ гэхээр илүү зөв мэдлэг мэдээлэлтэйгээр илүү сайн бэлтгэлтэйгээр
одоо энэ уур амьсгалын өөрчлөлт за ирэх өвөл бол магадгүй зуд болно. Тэгвэл бид нэр одоо ямар бэлтгэлийг хувь хүн, хувь иргэн за тэгээ цаашлаад баг, сум, орон нутаг хангасан байх ёстой вэ гэдгийг бид нар дасан зохицож даван туулж байна гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ерөөсөө зөв мэдлэг мэдээлэлтэй байх ёстой юм байна. Энэ мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлаад бэлтгэлийг тийм ээ дор бүрнээ одоо хувь хүн дээрээ ч тэр байгууллагын хэмжээнд ч тэр төр засгийн хэмжээнд ч тэр одоо энэ хүү бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй юм байна. За тэгээд энээс гадна одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй за тэгээд аюулт үзэгдэл гамшигаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авах арга хэмжээнд төр засгийн зүгээс бас эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг байгаль орчны тогтвортой байдал болоод за уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегиудтай уялдуулан хэрэгжүүлэх нь бас их зөв юм байна гэсэн ийм одоо чиглэлүүдийг үндсэндээ баримталж байгаа. Тэгээд хамгийн гол нь бид нэр мэдээлэлтэй байгаад бэлтгэлтэй байгаад одоо энэ зүйл үний юм а гэдэг ийм үүнийг л одоо хүлээн зөвшөөрчих юм бол энэ бол хамгийн ихний алхам болж байгаа. За бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Цаашдын хийж хэрэгжүүлэх төлөвлөсөн ажилд тань амжилтыг хүсье. За малчин телевизийнхаа хамт олон дасан маш их баярлалаа. Мэдээллийг хүргэх боломжоор хангасанд. За баярлалаа. Хотел мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.